За сайн байцгаана уу? Тавтаа морилно. Ингээд Tiger Bag-ийн bootcamp ингээд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ шинэ bootcamp байгаа. Баян Монголд харьцуулсан бол. Тэгээд манай bootcamp-ийн хөтгөл одоо энэ бол яг ингээд том өрөө. Тэгээд өмнөх bootcamp-тай харьцуулах юм бол ерөнхийдөө хамаагүй зайны том болсон байгаа. Бид нар болохоор өмнө нь болохоор яг том өрөөгөө яг тоглолтын талбай гэж ашиглахгүй яд том өрөөг айл болох нэг тийм унлахны зөөр нэг суух орчин гэдэг дээрээс нь 5 компьютер ингэж дараалал тавиад багтахгүйсэн болохоор нэг 3 унлахны өрөөнийхөө нэгийг нь ингээд урдаа 3 ардаа 2 гэсэн бод амар давчуу тоглолдог байсан. Тэгээ одоо шинэ bootcamp-ны хөвд гэх юм бол ингээд зайны хөвд бол ерөнхийдөө амар том. Тэгээ одоо 5 хүн харж байгаад ингээд 5 ширээгээ ингээд тавиад илүү дахиад бараг 6 дахь ширээч орохоор илүү зайтай тийм том өрөөтэй тийм одоогонд энэ нэлээд тийм задгай тийм орчинтай тийм bootcamp руу нөөж ирсэн байгаа. Ингээ харах юм бол ингээд суудлын байр бол ингээд хамгийн зүүн талдаа манай Добо, манай снайпер буюу 9 8 голдоо би өөрөө сууж байгаа. Тэгээд болдоо маань энд сууж байгаа. Гэхдээ манай болдоо төр зур ингээд хуруундаа гимт авсан тул одоо ирэх маргааш нөгөөдөр болох дараагийн хэдэн хоног болох тэмцээнд хангаа ирж манай стандинг хийж байгаа. Хангаа солонгосоор ярьдаг кр. За энэ одоо мэдээж хамгийн шилдэг тоглогч манай багийн хамгийн сайн райфлер, хамгийн сайн снайпер, хамгийн сайн тогооч. Оо. За хамгийн сайн secondary снайпер бүх юм хийдэг капас сууж байгаа. Мэдээж зүгээр суухгүй найз бас тэгэл холоос тоглолт үзээл ингээл байнгын бэлтгэлээ байн хангацдаг. Одоо утсан дээр нэг тоглолт тавьчихсан, өөрөө нэг тоглолт үзсэн. Тэгээд ер нь бол нэг ийм байдалтай л байдаг хүмүүс болохоор. Тэгээ үнэхээр ингээд шилдэг тоглож байгааг бол энэ хүн шиг л байгаарэ. Наа тийм байгаа үзэж байгаа маа. За ингээд тэгээ том өрөөг бол одоо энэ дээрээ бид нар балконд тэгээ манай bootcamp-ийн хөөд гарч харах уу? Bootcamp-ийн хөөд бол нэг давхурд байрлалтай байгаа. Тэгээд амар гоо чимээгөө хотгонд чимээгөө орчинд тэгээд балконда бас ингээд хаяа гараа сууж одоонд үзээг байгаа ч гэсэн яг гараа цугаад хаяа ингээд юм яриад суухад аюу гоё орчин чимээгөө орчин өгд юм байлаа. За тэгээ бид нар ингээд энд ингээд диваануудаа ингээд байршлуулаад тавьсан. Тэндээ нэг Добогийн гэрээс нэг хуучин зурагтыг нь аваад ирчихсэн байгаа. Тэгээд хан дээр үлгцэн. За энэ ингээд манай хоол иддэг ширээ, хоолны ширээ. Хоолны ширээ гэлөө. Чи яагаад нутад ангараад ирлээ. Нааш. За энд ингээ бид нэг сууж хоолоо иддэг. Тэгээд тэр цаанаага тэр шилэн дотор юм харж байгаасаа ингээд Monopoly, даалуу тэр покер нэмэрхүү тоглоомнууд энэ дээр тоглодог. Тэгээ өмнө нь бол сая бидэртээ ийм гоё ширээ байгаагүй. Тэгэл нэг иймэрхүү том өрөө галтгооны хувьд бол гэх юм бол галтлооны хувьд бол ерөнхийдөө тэгэл айл болгонд байдаг. Тэгэл бүх юм байгаа. Билет хинэнд байна. Шкаунууд нэнд байна. Энэ манай ус дууссан байгаа болооч энэ ус будаа хашаагч том хогийн сав. Хөрөгчний хувьд гэвэл энэ хөрөгчн дээр манай энэ дэр бид нар бүгд нэг шууд наснуудаа нэртэйгээ шууд ингээд тавьчихдаг. Ямар нэгэн юм авч өгсөн нэнээс мөнгө зүгзээлсэн ба шууд энэ яашдаг. Тэрийг харж байгаа. Хөрөгчн дотор хараа. Pro багийн хөрөгчн дотор юу байдаг вэ гэж. Одоо ингээд манай 9 маань өөрөө ингээд Булган аймгийн онгон. Яа ингээд татахад. Ясаа ингээд гэрийнхнээс ингээд айраг авчирсан байгаа. Тэгээд өөр ч яг нэг юм алгадаг яг үнэ тэгэхэд. Яг хөрөгч мөрөгчөө сайн дүрээгүүл явж байна. Эндээ бид нар ногоогоо хийдэг. Ногоон чадаг махч байхраг байхгүй те. За одоо онцлогны өрөөнүүдээс гэвэл хамгийн ихэнд энэ манай 9 Добо 2-ын онцлогны өрөөг танилцуулъя. Төгчүүлсэн байгаа. Энэ өрөө бол ерөнхийдөө хоохоос өрөөсөн. Тэгээд бид нар одоо юу авсан юм бол нэг 2 матрас авсан байгаа. Юу н ор бол арай нэг илүү ажиллах юм шиг санагдаад 2 матрас яг дунд сайзын матрас аваад тэгээд энд Добо унтж байгаа, энд 9 унтж байгаа. Гэхдээ энэ хоёр яг 9 тэндээ юмаа тавихаар шинэ жижигхэн ширээ тавьчиж, Добо эндээ жижигхэн ширээ тавьчиж, тэгэл нэг хөрхөн жижигхэн юм шкаф, юм хувц үлддэг юм аваад. Тэгээд ерөнхийдөө бол bootcamp-д бол өөрөө л нэг тийм аюул чухал биш зүгээр яг сайн унтаж амрах тэр орчныг бүрдүүлж хахад л ерөнхийдөө болно. Тэгээд өөр дараагийн унлахны өрөө гэвэл манай
Master Bedroom буюу Болдоо, Кабал хоёрын улхны үр байгаа. Тэгээд энэ хоёрын өрөө тэгвэл яг хуу давуу тал нь дотроо нойролтой. Бизнес масыг бол илүү нэг тухтай орчин арай ойрхон тухтай чашаа. Тэгээд энэ хоёр өмнөх bootcamp дээр бас нэг том ор хамт хуваагаад ингээд нэлээд удацсан. Тэгэхээр одоо болохоор бид нар дахиад нэг матрас аваад энэ хоёр ингээд тусдаа унтуулж байгаа. Гэхдээ яг болдоо болохоор орон дээр унтаад Кабал энэ газар унтж байгаа. Тэгэл ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай байгаа. За ингээд би болохоор энэ жижиг өрөөнд амир handicapтай ирдэг. Би болохоор энэ жижиг хүүтэй өрөөнд ганцаар орсон байгаа. Тэгээд өмнөх bootcamp дээр болохоор би том өрөөнд унтдаг байсан. Их хөвчлөө. Тэгээд одоо яг том өрөөнд удаан унтсны хэвчээ. Дэвцснээс нэг өөр нэгсэн хувь өрөөтэй болсон байгаа. За нэг иймэрхүү л байна. За манай баг одоо 2 тоглогчоос солилцсон байгаа. Тэгээд Зэлкийг орлож ACR бол 8. Тэгээд Неузиг орлож бол NCL орж ирсэн. Тэгээд ерөөхдөө солилцооны хувьд бол Эсний хувьд бол нэг амар бас тийм ч ялгаа байхгүй. Тэр Неузийн firepower-ыг хасангуудаа Болдогийн тэр одоо support талынхаа тэрэн дээрээ илүү сайжруулсан. Тэгээ одоо бол Болдоо ингээ in-game leader-ыг явж байгаа. Тэгээ Эрк болохоор илүү player талаасаа, rifler талаасаа тоглож байгаа. Тэгээ энэ бид нарт бол аюу том өөрчлөлт өгсөн. Тэгээ ер нь бол хэрэгтэй өөрчлөлт байсан. Саяны зоны RMR дээр бол манай баг нэлээд дарамттай тоглосон. Тэгээд гаднаас биш зөв өөртөө ингээд дарамт өгөө тоглолцсон. Яг тэгвэл өмнөх 2 том тэмцээн болох эхний RMR тэгээд Weibo авраг авсан. Тэгээд энэ тэмцээн дээр ер нь төрүүллээ. Тэгээд major орно ингээд өөртөө нэлээд pressure өгөө тоглолцсон. Тэрэн дээр бол нэлээд алдсан. Тэгээд бэлтгэлийн хувьд гэсэн яг эхний RMR шиг хангалттай бэлтгэл хийж чадаагүй. Ер нь бол манай багийн урамсгал тэр нь ер нь бол муудаагүй байгаа. Тэгээ одоо ингээд бөөнөрөө за яалч ингээд хожигчлоо. Тэгээ одоо чанартай сайн баг болцгоё. Энэ тэмцээнээр бид нэр дуусахгүй. Биднэрт илүү том зорилго байгаа. Тэгээ ер нь бол ярилцаад уур амьсгалын хувьд бол илүү сайн болсон уу гэхээс л муудаагүй. Одоо намрын RMR-д ер нь бол манайх л өөрчлөлтүүд бол бараг л хийгээгүй. Ямар ч сан саяны RMR дээр алдсан зүйлүүдээ жишээл жижиг сажиг юмнууд нэлээд байсан. Тэгээ сэтгэл зүйн талаасаа байсан. Тэднэрийг засаад тэрнээс шал тийм амар том өөрчлөлтийг бол бид нэр хийхгүй гэж шийдсэн. Өмнөх зуны RMR-аас хойш бид нэр бол бас нэлээд том өөрчлөлтүүдийг хийгээд тэрэн дээр бол бас алдсан байгаа. Байрнуудаа бол нэлээд сольсон. Тийм болохоор тэр алдаагаа дахиж давтахгүйгээд бид нэр бол тиймэрхүү өөрчлөлтүүдийг бол хийхгүй гэсэн ярьсан байгаа. Тэгээ одоо жижиг сажиг юмнуудаа одоо багийн суурь фундамент тэгээд менталити талаасаа ерөөхдөө сайжруулаад тэгээл одоо ингээл багаараа ингээл сайн баг чанартай баг болох зорилготой намрын RMR-тай орно. Тэгээ намрын RMR-т бол бид нэр чадах бүхнийг хийн шалгарч чадвал чадна тэгэл чадахгүй бол бид нэр дараагийн тэмцээнүүдэд фокуслаад ер нь бол чанартай сайн баг болох зорилготой. Маах ямар ч спонсороос солиод Weibo компани Tiger гэдэг баг болсон. Тэгээд биднэрт бол давуу талтай байгаа. Яг тэгвэл том компани ямар ч мэргэжлийн organization тийм болохоор биднэрт бол бид дөрвийн хувьд бол анх удаа яг ийм organizationтэй байж үзэж байгаа. Тэгээ яг харьцагтаа бол яг онлайнаар одоохондоо харьцаж байгаа. Тэгээд яг очиж харьцвал илүү гоё мэргэжлийн биднэрт илүү их туслаад дэмжиж явахаар ер нь бол аюу сайн компани шиг санагдаж байгаа биднэрт. Тэгээд коронавирус гарсны улмаас уул нь бол бид нэр 3 сард гэрээгээд 4 сард хятад руу шагаадах bootcamp руу явах байсан боловч коронавирус хил хаагаад 20 цээр тавиад явж чаддаагүй. Тэгээд одоо хүртэл явж чаддаагүй байна. Гэтэ хил нээчвэл биднэрт бол бэлтгэлийн байр тэнд бэлэн байгаа. Тэгээд хэрвээ бэлтгэлийн байранд очичвол гадаадын коуч аавна гэд ярьсан байсан. Ер нь бол тэр бүхнийг одоо явчвал биелүүлээ. Тэгээд тэндээ улам бэлтгэлээ их боломж болцсон байгаа. Манай багийн хувьд энэ жилийн зорилго бол мэдээж major-т орох байсан. Тэгээд одоо ч major-т орно гэж зүтгэж байгаа.
хоёр дахь армаар дээр бид нэр тун тааруу үзүүлэлтийг үзүүлсэн ч гэсэн бид нар намрын армаар дээр чадах бүх нэрээ хичээнэ. Тэгээ бид нэрийг дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Бид нараас нэлээд хамаг хүчийг гаргаж бэлтэж байгаа. Та бүхэн тэрийг ойлгосоо гэж найдаж байна. Тэгээ хожигдоход чамд байдаг та нартай баярлалаа гэж